Тэгэхээр газар шимийн үйлдвэрийн 3 дугаар удаагийн тайлан гаргах юм бол 34 тэрбум төгрөгийн одоо борлуулалтын орлоготой ойролцоогоор 5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байх шүү дээ. Тэгэхээр та 3 дугаар удаагийн байдлаар одоо санхүүгийн тайлан бол үйл ажиллагааны онцлог бас нэг бидэнд сонирхолтой шүү. За 2025 он бодвол нэлээд одоо зах зээл өрсөлдөөн ширүүлсэн эдний үйл ажиллагаанд бас тодорхой хэмжээнд одоо амаргүй хэмжил байлаа. Ерөнхийдөө 3 дугаар удаагийн байдлаар товар 34.5 тэрбум төгрөг борлуулалт хийгээд 5 тэрбум төгрөгтэй ажилласан өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бол нэг цэвэр ашигын хувьд бол ойролцоогоор нэг 10% буурсан. Харин борлуулалтын хувьд бол нэг 13-аас 14% өссөн юм үзүүлэлт байгаа. Энэ үзүүлэлт илүү сайн байх боломж байлаа. Мөн үйлдвэрлэл бол нэлээд нэмэгдэх юм боломж байсан. Шалтгааны юу гэвэл одоо манай үйлдвэрлэл бол нүүл ажиллагаанд нэлээд одоо чухал байр суурийг эзэлдэг өрөөс тэмхний ургац энэ жил бол тооцоолсноос маш муу байсан. Бид одоо энэ жил худалдан авъя гэж тооцоолж байсан өрөөс тэмхнийхэд өнгөж одоо 36%-ийг л одоо худалдан авлаа. Нэг өсөндөө хавар одоо их орой дулаарсан. Мөн намар одоо эрт хүчрснээс болоод одоо ургацын хэмжээ нэлээх буурсан байгаа. Энэ нь бол бүтээтгүүний үйлдвэрлэлийг одоо тодорхой хэмжээнд өсгөхөд бол сөргөөр нөлөөлсөн юм. Тэрийг хэлсэн харах юм бол мэдээж борлуулалтын ордонд төсөөлж байснаас өмнөх оны дүнгээс баг зэрэг өссөн дүнтэй. Гэтэ цэвэр ашиг буурсан. Гэтэ тэгэхээр борлуулалтын ер нь бол өөрсдийнхөө одоо тавьсан төсөөлөл гүйцэтгэлтэй ер нь бол хэр хувь хэмжээд явж байгаа бол. Ер нь одоо 25 онд тавьсан зорилтынхаа бид нар одоо нэг 83% одоо гүйцэтгэлтэй явна. Мөн одоо 83% одоо бидний төлөвлөсөн хэмжээ буурахад нөлөөсний хүчин зүйл бол шин бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэл байгаа. Шин бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд одоо техник болон технологийн хувьд тодорхой хэмжээний одоо саатал доголдоод гарсан учраас бид эрүүл аюулгүй чанартай хүнс үйлдвэрлэх одоо зорилтынхаа хүрээнд одоо үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийгээд зарим тоног төхөөрөмжийг өөрчилж шинжилснээс болж одоо бүтээгдэхүүн гарах хугацаа тодорхой хэмжээгээр одоо хойшлсон одоо борлуулалт одоо буурахад бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Тэгэхээр энэ үед мэдээж импортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөөн тасаа хэлсэн зах зээл нэлээдгүй өрсөлдөөн ширүүн байна. Тэгэхээр энэ оноос харж үзэх юм бол импортын бараа бүтээгдэхүүний одоо зах зээл зах зээл өрсөлдөх ер нь бол хэр хэмжээд байгаа бол. Ер нь ковидын дараа бол дотоодын үйлдвэрлэгчдийн одоо үйлдвэрлэх зах зээл дээр ажиллах байр суурь бол 40-оос доош буугаад ирсэн байсан бол өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд бол энэ бол нэлээд сэргэлт ажилт одоо гарч ирсэн байгаа. Дээр нь одоо төр засгийн зүгээс одоо хүнсний хувьсгал одоо хөтөлбөр төвшүүлээд хүнсний үйлдвэрлэлүүдийг маш сайн дэмжиж ажилласны үр дүнд одоо бид одоо үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйлдвэрлэх одоо тоног төхөөрөмжөө сайжруулах, шин бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо боломж нөхцөлүүдийг хангасан гэж болно. Үүний үр дүнд бол дотоодын үйлдвэрлэлүүдийн одоо үйлдвэрлэлийн хэмжээ бол нэлээс хэрэгээд одоо бидний одоо судалгаагаар бол ер нь 50-аас дээш 60% бол төгсөж явнаа. Зах зээл дээр ажиллах хэмжээ шүү дээ. Тэгэхээр зах зээл дээр ажиллахад мэдээж шинэ бүтээгдэхүүний одоо төрөлжүүлэлт нэлээд чухал үүрэг үүсгэсэн мах шүү. Тэгэхээр энэ газар шим үйлдвэрийн хувьд шинэ бүтээгдэхүүн боловсруулж хөгжүүлэхэд ер нь хэр их зардал, хэр их цаг хугацааг зарцуулдаг бол ер нь энэ үйл ажиллагаанд хэр их нөлөөтэй байдаг бол. Ер нь нэг шинэ бүтээгдэхүүн гаргах бол одоо нэлээд одоо удаан судалгаа, туршилт шаарддаг. Мөн дээр нь тухайн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаасаа хамаарат одоо хөрөнгө оруулалтын хэмжээ болон одоо зарцуулалт нь өөр байдаг л да. Тэгэхээр бид бол одоогийн үйлдвэрлэн гаргаж байгаа шин бүтээгдэхүүнүүд маань хуучин уламжилт одоо шилэнд савлаад ариутгаад одоо гаргадаг байсаас огт өөр уутан савлгаатай болон одоо хунцар савнд одоо бүтээгдэхүүнөө үйлдвэрлээд зарим бүтээгдэхүүнийг бол одоо маш цэвэрхэн ариун орчинд одоо савлаад одоо ариутгахгүй шууд худалдаанд гарах юм одоо нөхцөл шаардлагууд одоо үүсэж байгаа л да. Үүнтэй уялдуулаад одоо ер нь судалгаа, туршилт, одоо үйлдвэрлэлд нэвтрүүлээ зах зээлд гаргах ажил бол бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарат өөр байдаг гэж болно. Ялангуяа одоо шинэ бүтээгдэхүүн дээр бол энэ бол нэлээд их хугацаа авсан 2 жил хагас дамжсан үйл ажиллагаа болсон байна. Тэр компани 2019 онд 2023 онд Монголын өргөнгийн биржээр нээлттэй компани болж бүртгүүлж байсан. Тэгэхээр тухайн үеэс хойш одоо хүртэл 2 жилийн хугацаанд ер нь компани бизнес төлөвлөгөө замгааллын стратегийн хувьд юм бол хүрийг чадсан газараа хурж чадсан байгаа нээлттэй компани болсноос хойш. Ер нь хөрөнгөний бирж дээр одоо тодорхой амлалт өгөөд хувьцаагаа олон нийтэд арилжаалаад тодорхой хэмжээний хөрөнгө хоригдлож босгосон. Энэ одоо хоригдлож
тухайн үед өгсөн амлалтуудаа одоо ер нь бараг одоо 100% биелүүлсэн гэж болно. Үүнд хамгийн одоо том чухал одоо хөрөнгө оруулалтын одоо төсөл бол жишээл хүнсний нохооны зойр байсан. Бид энэ онд 2400 тонн одоо хүнсний ногоо хадгалт зориултаа иж бүрэн механикдсан мөн одоо ногоо болон жимсийг одоо тодорхой хяналттай тийм орчинд хадгалах одоо Голландын тоног төхөөрөмжөөр суурилагдсан ийм агуулгыг бид ашиглалтанд оруулаад энэ жилүүд эхнийхээ одоо ногоонуудыг аваад хадгалаад эхэлж байна. Мөн дараа нь бид одоо шинэ бүтээгдэхүүн гаргана гэсэн 4 төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргана гэснээс бид одоогийн байдлаар 5 төрлийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл зах зээл дээр нийлүүлээд байна. Эхний оны эхний хагас жилдээ багтаагаад энэ 5 төрлийн бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Оноос өмнө бид дахин 2 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг одоо дахин зах зээл дээр үйлдвэрт нийлүүлэх болно. Тэгэхээр экспортын зах зээлийг авч үзэх юм бол мэдээж та өмнө ирж байхдаа мэдээж Оросын холбооны улс руу бүтээгдэхүүн экспортлоход ер нь судалж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр энэ талаар та ямар нэгэн ахиас төвшил гарсан бол экспортлж эхэлсэн бол ер нь одоо зах зээлийн судалгааны ажил мөн одоо харилцах түншийн асуудлууд яригчл байна л да. Одоо зөвхөн Оросын холбооны улсын зах зээл биш өнгөрсөн намар одоо бүгд найрамдах Казахстан улсад одоо аялаа тэнд одоо бүтээгдэхүүн экспорт боломжийн талаар судалсан 2 байгууллагууд манай бүтээгдэхүүн авъя гэж сонирхож байгаа. Тэгэхээр одоо энэ гэрээ хилцэл мөн зах зээлийн судалгаа гэрээгээ ямар нөхцлөөр яаж хийх вэ гэдэг асуудал одоо ингээ яригдаад явж байна. Тэгэхээр зах зээлийн ерөнхий нөхцөл байдлыг харах юм бол сүүлийн үед энэ жилийн байдлаар ихтэй инфляцийн түвшин бол нэлээд өндөр түвшинд баригдсан хэвээр байгаа. Тэгэхээр энэ нь компани одоо борлуулалт молоо за бүтээгдэхүүний үнд ер нь бол хэрэг зөргөр нөлөөлж байгаа. Ер нь үнэ тогтвортой барьж чадж байгаа бол за мөн түншлэг хэрэглэгч талаас ер нь бол бараа бүтээгдэхүүний худалдаа олон баг зэрэг буурсан тал харагдаж байгаа л. Ерөнхийдөө бол бид 2022 оноос хойш ер нь бүтээгдэхүүнийг харьцангуй тогтвортой барьж явж ирсэн. Цөөхөн хэдхэн төрлийн бүтээгдэхүүн дээр л одоо үн нэмэгдснээс биш. Ерөнхийдөө бол манай бүтээгдэхүүн тогтвортой нэг үнээр нийлүүлж байгаа. Энийг бол одоо манай хэрэглэгч ч гэсэн анзаарч байгаа бах. Ер нь дэлгүүр дээр бол манай барааны үн харьцангуй үндсэн гол нэрийн бараанууд бол бүгд одоо үн тогтвортой байж байгаа. Үн тогтвортой байгаа тул гэтэл нөгөө талдаа бол одоо инфляц нэмэгдсэнтэй холбоотой түүхэд материал, валютын ханш одоо суларсантай төгрөгөөр суларсантай холбоотойгоор одоо сав баглаа импортоор одоо сав баглаа бодлын үн нэмэгдсэн ч гэсэн бид одоо хөрөнгийн зах зээл дээр босгосон одоо хөрөнгө болон одоо хүнсний хувьсгалын хүрээнд одоо хэрэгжүүлж авсан одоо хөнгөлтэй зээлээ зөв зохистой ашиглуулснаар үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлээд одоо бүтээгдэхүүний өртгийг бол тодорхой түвшинд өсөхгүйгээр барьж чадж байгаа. Энэ маань бас нөгөө бүтээгдэхүүний үнийг өсөхгүй байх одоо бас нэг суурь болж байгаа. Энэ ч утгаараа дотоодын үйлдвэрч гэсэн бас ижлэгэн төстэй байгаа болоо гэж байна. Энэ ч утгаараа дотоодын үйлдвэрлэгчдийн одоо зах зээл дээр эзлэх хувь хэмжээ бол байнга одоо тэлж явж ирж байгаа. Тэгсэн товчхон асуудал мэдээж компани хувьцааны гадагшийн үйлдвэрийн хувьцаа бол сүүл Монголын өрнгийн биржээр 2 дугаар англи руу орсон байгаа. Тэгэхээр харж үзэх юм бол 1 дугаар англи ер нь шаардлагуудыг хангаад байгаа мөрчлөөр нь арилжааны идэвхтэй баг зэрэг буурсан баг. Хөрөхгүй байх шаардлагатай. Тэгэхээр энэ тал дээр компани ер нь төлөвлөж ажиллахаар байгаа болоо. Ер нь бид өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд одоо маш өндөр хэмжээний ногдол ашигуудыг тараасан байгаа. Харьцангуй өндөр ашигтай ажиллаа тэр хэмжээгээр ногдол ашигаас тараасан байгаа. Жишээ нь 2024 онд бид одоо тухайн жилдээ олсон ашигынхаа бараг 90 орчим хувийг бол ногдол ашиг хэлбэрээр тараасан. Энээс бол нөгөө хувьцааны хөрөнгө оруулалтын өгөөж нь бол бараг 9-10% өгч байсан. 25 онд бид одоо нийт одоо 24 онд одоо олсон ашигынхаа одоо 50-60 орчим хувийг бол ногдол ашиг хэлбэрээр тараасан байгаа. Хэдийгээр өндөр ногдол ашиг тараагаад байгаа ч гэсэн одоо хувьцааны захт мөн ханш тодорхой хэмжээнд унаад байгаа шалтгаан нь бол ерөнхийдөө одоо хөрөнгийн биржийн топ 2 болон бусад одоо хувьцааны мөн ханш бол энэ онд бол нэлээд их уналттай байгаа. Цөөхөн хэдхэн компани хувьцаа өсөж байгаагээс тооцвол ерөнхийдөө бол 12-аас 13% орчим уналттай байгаа. Нөгөө талаас Монголын хөрөнгийн бирж дээр одоо зарагч хөрөнгийн бирж дээр хувьцаануудын одоо хөрвөх чадвар бол харьцангуй сул байна. Бас нэг үндэслэл бол манай компани одоо хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигт бол хувьцаа авсан хүмүүс урт хугацаанд одоо үр өгөөж хүртэн гэсэн ийм одоо зорилготойгоор хувьцаа удаж авсан тогтвортой одоо найдвартай юм хөрөнгө оруулагч байна гэсэн
одоо ийм одоо үр дүн эндээс дүнгэлт гарч ирж байгаа л да. Яагаад гэвэл тэр хүмүүс одоо хувьцаагаа зарах сонирхол алга байна. Тодорхой. Бид анх одоо хөрөнгөний бирж дээр хувьцаа гаргахдаа ч гэсэн эхний 2-3 жилд бол доктортой өсөлт үзүүлэхгүй. Яагаад гэвэл одоо шин бүтээтгүүн үйлдвэрлэж хөгжүүлэх, бүтээн байгуулалт хийхэд бол наад зах нь одоо 2-3 жилийн хугацаа шаардна. 3 жилийн дараагаас тодорхой хэмжээний үр дүнгууд гарч эхэлнэ гэдгийг бол анхнаасаа бид нар одоо хувьцаа эзэмшигчтэй бол зарлаж байсан. Ер нь бид бол одоо энэ 25 оны сүүлээс бол одоо хувьцааны одоо арилжаа яг идэвхжиж одоо ханш одоо өснө гэж тооцоолж байгаа. Энэний хүрээнд бид хувьцааны ханшийг өсгөхөөр бас ингээд тодорхой хэмжээнд одоо төлөвлөсөнд одоо ажлууд байна. Жилийн ажлын явцын гүйцэтгэл үр дүнгуудээ олон нийт тайлагнаад ирэхэд бол үйл ажиллагаа одоо сэргээд одоо хувьцааны ханш өснө гэсэн юм хүлээлттэй байгаа.